Яа, сайн байна уу? Хай. Хай. Танаас өнөөдөр асуулт асуух гэж ирлээ. За. Сургуулийн талаар. Тэгээд шууд хэлчихв үү? Тэгээ билээ. За, таны хэн гэдэг вэ? Солонгоо. За, таны бүтэн нэр? Бацуурын солонго. Таны найзууд таны хэн гэж боддог вэ? Соко. Тамтайгаа явж штэ. Өнөөдөр өглөө 8 цагт туссан. Өглөө босоод хамгийн ихний 30 минутанд юу хийдэг вэ? Ямар ч гэсэн өглөө босонгуудаа ус уудаг. Тэгээд ер нь бол 2 бага хүүтэйгээ цагийг өнгөрүүлдэг. Өнөөдөр өглөөний цайндаа юу уусан бэ? Арван гурил. Шар тасаар зурсан арван гурил. Намайг өшгөн та юу хийсэн бол? За, ер нь бол Slack-аар шалгаад Slack дээр ер нь манай бүх ажил явдаг. Тэгээд Slack-аар шалгаж байлаа. Одоо бид нар яг хаана байгаа вэ? Бид нар манай ээлж скуулийн нэг болох Зайсангийн хүмүүс сургууль дээр байна. За, уг сургуулийн байшин яг хаана юм бол? Зайсангийн эцэст. За, та энэ яг ямар ажил хийдэг вэ? Таны яг албан тушаал ер нь? За, би ээлфийнхаа тузын гишүүн эко гэр цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, хүмүүс сургуулийн үүсгэн байгуулагч, манай Ээлф Education-ийн бас одоо үүсгэн байгуулагч. За, одоо хэдүүлээ харин гой сургуулийн явсан гарч бас танилцах хүсэл төрлөө. Тэгээд та гой танилцуулаад өгч төгөө. Тэгээд хэдүүл эндээс хэл танилцуулъя тийм. Манайх одоо яг нөгөө Forbes Awards-аас зохион байгуулагддаг одоо яг энэ хүүхдэд ээлтэй архитектур гэдэг шагналыг одоо авсан. Энэ бол одоо бас бидний хувьд маш одоо тий одоо үн цэнтэй шагнал. Тэгээ бүгдээрээ барилгаар явах уу. За ямар ч юм барилгаар явгаа бас энэс өөр асуумаар ирсэн нь яг энэ сургуулийг ямар дараагийн харьяанд байдаг вэ? Хүмүүс сургууль. Ээлф Education. Яг Ээлф Education өөр ямар сургууль багтсан юм бол? За, Ээлф Education-д эко гэр цэцэрлэг, хүмүүн баг дунд сургууль, Томужин альтернатив скул, за мөн нэмдэг нь манай Steps гэдэг онлайн цэцэрлэг, за мөн PBL box гэдэг туутахгүй бид нэр одоо Монголын хамгийн анхны дижитал сургуулийг бас нээх гэж байна. За, Ээлф гэж ямар нэг хүчтэй юм бол юу гэсэн утгатай вэ бол? Empowering lives forever. Ээлфийн алсны хараа юу вэ? Энэ дэлхий дээр илүү их хүчрхэгчсэн одоо ийм хайр дүрэн өгдөг, хуваалцдаг хүмүүсийг бий болгох. За, Ээлфийн дөрвөн үндэс нь юу вэ? За, нэгдүгээрт бид нэр одоо хүрээллээ үргэлж одоо илүү сайжруулах, за мөн багаар ажиллах, бусдтай одоо хуваалцдаг байх гэдэг үнцэнтэй. За, хоёр үндэс нь юу вэ? Ер нь бол яг илүү одоо хүчрхэгцэн хүн бүтээх штэ тий. За, яг Ээлфийг тодорхойлбол яг ямар төлөвийг авах гэж боддог вэ? Social enterprise. Nice. За, Ээлфийг та яг өөрийнхөө нэг үгээр илэрхийлвэл юу гэж илэрхийлэх вэ? Би тоонд орж ирж байгаа юм. тий, ийм хайр л гэж төсөөлөндөө. За, одоо Ээлф нь одоо ингэж яг хөтөлбөр альтернатив хөтөлбөр гэж боддог. Энэ яг уламжлалт хөтөлбөрөөс яг юугаараа ялгаатай бол? Тий, академик мэдлэг гэдэг зүйл рүү бид нар төвлөрдөггүй. Тэгэхээр илүү одоо яг нөгөө амьдралд хэрэгцээтэй байх, мөн амьдрал гараад одоо шууд бэлэн байх гэдэг тий. Тэгэхээр хөтөлбөр маань бол ерөнхийдөө дөрвөн үндсэн хэсгээс хаваагддаг. Тэгэхээр одоо илүү олон талыг одоо хамарсан хөтөлбөр гэдгээр л хамгийн том давуу талтай байна. Тэр дөрвөн хөтөлбөрийн яг юу гэж нэрлэдэг бол? За. Well-being, life skills, life experience, life tools гэсэн яг энэ дөрвөн үндсэн хөтөлбөртэй манай сургуулиуд. За, life tools хөтөлбөр яг хүүхдэд юу төвшүүлдэг вэ? Юу заадаг вэ? Академик мэдлэг. За, life skills хөтөлбөрийн төвөл яг юу төвшүүлдэг вэ? Илүү олон төрлийн чадвар. Life experience хөтөлбөр нь Амьдралын маш их туршлага. тэгээд хамгийн сүүлийнхэн дөрөвдөх нь болох life well-being хөтөлбөр юу төвшүүлдэг вэ? Эрүүл бие. За, эрүүл мэнд гэдэг тэгэхээр энэ өөрөө маш том сэдв. Тэгэхээр эрүүл байж ич та илүү ихийг бүтээн. Тэгэхээр одоо эрүүл мэнд бол манай хөтөлбөрийн хамгийн том хэсэг юм аа. За, одоо яг Ээлф хөтөлбөрийн яг highlight буюу нэг онцлог хэсэг нь яг PBL буюу төсөлтөөр суурилсан сурах заах арга барил гэж бодож байгаа. Та энийг яг өөрийнхөөроо тайлбарлаад өгөөч.
өгүүлбэр. Хүн яаж сурдаг вэ гэж үзэхээр одоо уламжлалт байдал биш илүү хүүхэд маань яг сурсан мэдсэн зүйлээ боддоор амьдралд хэрэглэх гэж хэлнэ. За ямар нэгэн жишээ байна уу яг боддоор амьдралд хэрэглэсэн? Маш их жишээ байгаа. Манай сургуулийн хүүхдүүд энэ жил төсөлтөөр тоогоо алдсан. Одоо жишээ нь бид нар бол энэ дээр одоо манай цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэгжүүлсэн нэг төсөлтөөр байж байна. Энэ бол одоо бид нар ирээдүйн рүү аяльгээд ерөнхийдөө хүүхд өөрөө яг тэр хийсвэрлэх сэтгэлгээ нь маш өндөр байгаа үед за нөгөө талаасаа ирээдүйн талаарх төсөөл ойлголтыг авахын тулд өөртөө судалгаа хийгээд за мөн хийсвэрээр ирээдүйд бас ийм байж болох магадлалтай гэдэг те одоо өөрийнхөө жишээ нь хязгааргүй тэр сэтгэлгээгээр ийм байх ёстой тийм байх ёстой гэдгээр биш тухайн хүүхэд өөрөө яг ирээдүйн талаарх төсөөллийг цаасан дээр буулгаад бодоод те одоо хайгуул хийгээд судлаад ч юм уу те тэгээд өөрөө яг ирээдүйд ерөнхийдөө хүмүүс ийм хувцас өнгөснө гэж цаасан дээр зураад за тэгээд материал дээр эсгээд хийгээд тайзан дээр одоо өмсөөд алхаад одоо тэрийг үзүүлэх ч юм уу. Энэ бол ерөөсөө яг л хүүхдүүдийн хэрэгжүүлдэг боддороо сурсан зүйлээ өөрөө бусдын өмнө хамгаалаад өсөж байгаа одоо хэлбэр нэг төсөл гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээс хай яг нэг давхраас бууж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ болохоор Б1 давхар гэж явж байгаа. Яг энэ хэсгээс таны яг онцлог хэсэг аль вэ? Яг бас дуртай хэсэг нь. За энд бол ерөнхийдөө бид нар нөгөө арт гээд хүүхдүүдийнхаа нөгөө хэрэгжүүлсэн төслийг ингээд хүүхдүүдийнхаа нүдний өмнө тавьдаг те энэ нь бол яг хуу цаагаараа хүүхдүүдийг ингээд илүү бүтээлч болох хүний хийсэн хөдөлмөрийг хайрладаг болох зам өөрөө одоо хийсэн зүйлээсээ урам авч цаашдаа илүү маш их зүйлийг бүтээхэд хэрэгцээтэй одоо орчин гэсэн үг шүү дээ. За тэгвэл ийшээгээ яваад Б1 дээр манай энэ бас нөгөө ийм бяцхан театрын хэсэг, студи хэсэг гэж байдаг те. Хүүхдүүд одоо яг өөрсдийнхөө зохиосон, за магадгүй тухайн сард хэрэгжиж байгаа төсөл хичээлүүдтэй холбоотой одоо жүжигчсэн тоглолтыг тавих те. За тэрүүгээрээ илүү нэг өөрийгөө илэрхийлж сурах, өөртөө итгэлтэй болох гэд маш олон төрлийн чадваруудыг ерөнхийдөө бид нар хөгжүүлэхэд манай энэ сургуулийн булан тохоо бүр хүүхдэд хүрдэг л гэсэн үг те. За ийшээгээ болохоор бас их гоё. Эдрийг болохоор бид нар ийм булгандаг газар гэдэг. Ингээ булгнаад ингээд угаасаа хүүхдэд нөгөө консалтинг өгөх гэж байдаг. Давхар бас хүүхдүүд маань яг тухайн одоо хэрэгжүүлж байгаа төсөл дээрээ хамтрагч нартайгаа илүү багаар ажиллах, хамтрах гэж те. За магадгүй зарим үед бүр юм ганцаараа байгаад нэг төвлөрмөр үе байдаг шүү дээ. Яг тэр үедээ ингээд би ч гэсэн ингээд яг илүү ингээд нэг төвлөрөөд юм бичих шаардлагатай бол ийшээгээ ярьж суудаг гэсэн үг. Би бол өдөр болгоно гэж суусан байна. За тэгээд ийшээгээ болохоор энэ зургийн анонс. За ийшээгээ гараад ерөнхийдөө бас миний хамгийн дуртай хэсэг энэ ингэж дээшээгээ гараад за ер нь бол ингээд алга болчихвол энэ дунд чиж бас магадгүй ш ингээд хамгийн дуртай хэсэг буюу бас яг ийшээгээ гараад хаяа нэг хэсгийн амармаар санагдвал гараад унтчихдаг хэсэг бас. За өөр Б1 давхраас онцлог хэсэг байна. За ер нь бол ингээ Б1 давхартаа хүүхдүүдэд зориулсан төслийн артын үзэсгэлэнгээ гаргах боломжтой мөн театр одоо ийм консалтинг өөрөө амралтын хэсэг, студийн хэсэгтэй бол ийшээгээ яваад манай бас нэг биеийн тамирын өрөө байдаг. За ийшээгээ бас хамгийн онцлмоор хэсэг нь гэхээр манай нөгөө эко булан гэд зя амттай харагдаж байна. Энэ яг өгөрцөний өсөлгөө. За ийшээгээ одоо энд гүзээлцэн ургаж байгаа. Бид нар одоо нөгөө хүүхдүүдэд нөгөө төсөлтөөр суурилж хичээл авдаг гэдэг шиг яг нөгөө хичээл аварж байгаа үед бол нөгөө seed to сэндвич гэдэг төсөл хэрэгжүүлж исэн. Энэ нөгөө нэг яг үр байгаас нь ахуулаад одоо ийм салаад навч хүртлээ процесс нь яг юу явагддаг вэ те. За үр байгаас нь ахуулаад нөгөө өдөр болгон ууслах, за тэр завсар нөгөө томорж байгаа. За ер нь одоо ингээд тэр нөгөө навч цэцгээ услахгүй байж байгаа хэрвээ урахгүй бол хариуцлага гэх те. Яг энэ үрээс нь ахуулаад seed to сэндвич гэдэг энэ төслийн дараа хүүхдүүд маш олон төрлийн хичээлийг ийм төсөлтөөр суйрлуулад ойлгоод авахаас гадна эрүүл зөв хооллох талаарх мэдлэг те. За тэгээ хамгийн сүүлд ингээд сэндвичнийхаа навчийг гаргаад тэрүүгээрээ ингээд нөгөө сэндвич хийгээд иддэг байхгүй юу. Тэгээ тэр нь бол ингээд яг хүүхдүүдийн хувьд ингээд маш одоо үн цэнтэй яг одоо
айгүй олон хичээлүүдийг ингээд одоо тэр төсөл дээр шингээгээд ойлгосон тийм процесс болдог учраас бид нар илүү хүүхдүүдийг яг өөрийнхөө гараар энэ зүйлийг бүр нүдэрээ хараад гараараа мэдрээд амаараа амтлаад тэр процесс болгон дээр нь бид нар зүгээр чиглүүлэх үүрэгтэй. Тэгээд төслийн одоо хичээлдийн хамгийн дом давуу тал бол ерөөсөө л маш их үр дүнд хүрдэг. За энэ бас нөгөө нэг ингээд явц замдаа хүүхдүүдийг бид нар нөгөө гэрээсээ авчирсан хоол хүнсээ одоо энэ дээрээ бэлдэх. За нөгөө талаасаа бас гарын дорх материалуудаар хүүхдүүд өөрсдөө амьдрах чадвар буюу хүүхд дандаа ээж аав гэр бүлийн оролцоотойгоор хоол хийж идэх биш те. Гэртээ байгаа материалаар яг өөрөө бас богино хугацаанд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө эрүүл зөв сонголт хийгээд чи юу хийж болох вэ гэдэг ийм open kitchen байгаа. За ийшээгээ гараад болохоор манай хүүхдүүдэд зориулсан гоё шүү. Ийшээгээ тэрийг харж байна. Манай нөгөө нэг хаусуудын лого байгаа гэдэг. Тий. Манай цэцэрлээс ахуулаад 12 дахь оны хүртлээ хүүхдүүд хаус системд хуваарлагдсан. Тэгээ хаусаараа ингээд зөвхөн ангийнхаа хүүхдтэй биш те зөвхөн одоо өөрийнхөө нөгөө ангийн хүүхдтэй биш жоохносоо л одоо яг нөгөө дүүнэртэйгээ тэгээ дээшээ ах нартайгаа харилцах. Гэтэл амьдрал гэдэг бол одоо маш олон төрлийн хүнтэй харилцаа үүсэх бүрт тэрнээс авсан туршлага. За мөн тэр харилцаан дээрээсээ яадаг вэ гэхээр хүүхдүүд өөрсдөө илүү хөгжиж байдаг. За тэгээд ийшээгээ бас ийм гоё кино үздэг хэсэгтэй. Бас нэг гоё хэсэг байна. Ийм болохоор гоё яадаг тий манай ажил. Ингээд хүүхд мөхттэйгээ хүрээд ирсэн чинь ингээл нөгөө хүүхд нь амар ингээл тий бараг өөртөө ингээл та ч гэсэн ажиллаа хийж штэ тий эн чинь бас юм хөгжиж гин харж гин гэж тий тэмээ хөрхнөдөө. За. За хамгийн дуртай хэсэг. За ингээд ажилдаа орж ирэнгүүтээ кофений үнэрт ингээл гой сэргээд тий давхар бас кофе уугаад айгуу гоё юм аз жаргалтайгаар ажиллаа эхлүүлдэг. Сүүлд нэг шинэ юм нэмэгдсэн гэж сонссон. Тэр нь юм бол их л алдартай хүн болгонд хэлсэн. Тий. Сүүлд бас ер нь ажилчтай бас илүү тав тухтай ажиллах тий альжаалаа тайлаад илүү их хүчтэй байх зорилгоор нэмэгдсэн зүйл бол энэ. Тэгээ хэсэг байж байгаад ажлын байран дээрээсээ алга болчуулын хайх газар нь тодорхой энд ирээд ингээд 8 цэгт одоо массажны аппаратаар массаж хийгээд альжаалаа тайлж байгаа. Энэ яг хүмүүний голдон нэг гоё байхнууд баригдсан шүү дээ. Энэ яг яадаг байхнууд шууд ингээд орж ирсэн чинь. За өнөөдөр бол манай энэ хүмүүс сургууль дээр one day pass буюу одоо манай Steps онлайн цэцэрлэгийн нэг хөтөлбөр болох нэг өдрийн хүчрхжүүлэх сургалтууд эхэлсэн. Тэр маань нэг юм ууланд аялал байсан. Ууланд аялах замд таны хүүхдийг одоо тий хүчрхсэн хүн болох аялалд байгалийн гамшиг болох үзэгдлүүд, зам уус, сорилтууд маш олон төрлийн одоо зүйлийг мэдэрнэ те тэрний дараа тэрийг даваад одоо танаа хүүхэд одоо хүчрхсэн хүн болох аялалд одоо elf person тугийг уулын оройд зоох тийм аялал эхэлсэн байгаа. Яг тэрний нэг хэсэг явж байна. За яг энэ бол манай баг сургуулийн байр. Тэгэхээр B1-ээс B1-тэйгээ ахуулаад 4 давхар байр гэсэн үг. Энэ талаар бас гоё. Яг хаанаас хэлсэн бэ? Яаж спеш авсан бэ? Тэрийг хуваалцчихдаг. Ер нь бол Монгол гэрнээс санаа авч хийсэн Монголын хамгийн анхны бөөрийнхий сургууль. Давхар ерөнхийдөө бөөрийнхий хэлбэр маань өөрөө эргономик шийдэлтэй учраас энэ сургуулийн өнцөг тохой булан бүр нь одоо хүүхдэд ээлтэй бас одоо хүүхэд хөгжих боломжтой ийм онцлогтой байгаа. Нэг ангиуд руу ороод болно шүү дээ. Ийшээгээ ороод. За ийшээгээ. За. Тэгэхээр хамгийн онцлог юм юу вэ? Ангиас шууд тэгээд хүмүүс хэлмээр. За хамгийн өндөр таацтай ийм гоё байгалийн гэрлийг үзэх бүтэн өдрийн турш юм үзэх гоё цонхтой
За тэгээд мэдээж анги болгон одоо смарт одоо тийм смарт классрум одоо бүрэн тогтчулагдсан гэсэн үг. Сан жишээнүүд бас их өргөн зэлбэртэй юм байна. Яг сан Энэ нөгөө манай сургуульд түрүү хоёлоо яриад яваад байгаа шүү дээ. Project based learning хэлбэрээр хичээл авдаг болохоор энэ бол одоо яг нөгөө PBL-ийн зориулалттай ширээ гэсэн үг. Тухайн хүүхэд маань одоо тухайн өдөр тухайн одоо 7 хоногт ямар төсөл хинтээ хэрэгжүүлж байгаагаас хамаарат одоо ингээ багаар ажиллаж болоод ингээ нийлүүлцдэг. Тэгээд загварын хувьд гэх юм бол маш хөнгөн одоо ингээ дугуугаараа хүүхэд өөрөө ингээ хөнгөн төрж авч яваад одоо нийлүүлээд ингээ суучиж болдог. Ийм онцлогтой минималист ширээ байгаа. юу ормоос нэгтэй. Юу яаж сургууль явж байгаа? Өргөдлөө илгээгээд л арна да. Яг тэгж юу нэг тийм онцлог юм бол За бид нар ерөнхийдөө одоо маш олон төрлийн характертай шилдэг хүүхдүүдийг одоо манай сургууль бий болгодог. Энэ хүрээлэл гэдэг зүйл нь маш чухал. Тийм учраас манай сургууль өргөдлөөр хүүхдүүдийг эсвэлж авдаг байгаа. Өргөдөл илгээхдээ зүгээр ингээд амар энгийн үндсэн мэдээлэл олгодог үү? Ер нь өргөдөл нь ямар системээр явж байна? За өргөдөл нь ерөнхийдөө одоо holistic admissions буюу илүү олон талаас нь хардаг тийм системээр явдаг байгаа. Монгол өөрийн статистик байдлаар сурагчдад цэнхүүж байгаа сургууль байхгүй. Ерөөсө дэлхийд Харвард, Монголд манах. Төлбөрийн болохоор би нөгөө санхүүгийн тэтгэмж буюу financial aid гэдэг сонссон. Эний талаар би бас мэдгэсэн. Мэдээлэл хийж өгч шүү. Өргөдлөө илгээгээд тэнцсэн тохиолдолд мэдээж одоо санхүүгийн дэмжлэг хүсэх боломжтой гэсэн үг тий. Тэгэхээр одоо тухайн хичнээн мундаг хүүхэд байгаа. Тэгээд арга гэрийн санхүүгийн асуудлаас болоод одоо ийм сургуульд одоо орж чадахгүй байна гэдг нь одоо бидний хувьд бол одоо тий хамгийн том асуудал байсан учраас бид нэр бол одоо тий яг тухайн айл гэрийн санхүүгийн асуудлыг нь харж үзээд одоо санхүүгийн дэмжлэгийг буюу одоо financial aid-ийг олгодгоо гэсэн үг. Ер нь хэрэг санхүүгийн тэтгэмж авч байгаа вэ? 100% хүртэл. 100% авахта зөвхөн сургалтын одоо нөгөө төлбөрөөс гадна бусад бас гардаг зарлуудтай холбоотой тэтгэлгийг бас авч болдог. Заавал үлдээсэн. Тэгээд танд ингээд захирч хийх үг байна. Нэг өдрийн өмнө ч гэсэн өргөдлөө илгээгээд одоо энэ хүчрхэгдсэн таныг одоо манай үзэж байгаа хэрэг хүүхдүүд байх юм бол те энэ хүчрхэг хүрээлэл дунд орж ирээд өөрийнхөө алсын хараа, зориг, мөрөөдөл те бүх зүйлэнд одоо ийм хүрх алхмаа бол илүү ойртуулаарай гэж хүсэж байна. Дээр нь манай сургуулийн өргөдөл хүүхэд бүрт нээлттэй. Тэгэхээр ямар ч байсан яг одоо өргөдлөө илгээгээд амьдралаа одоо өөрчилж одоо хүчрхэг хүн болох алхмаа хийгээрэй л гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа.